За сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. 6 сарын 5-ны өдрийн мэндийг бүгд төргий. Нэг ийм алгаа танилцуулах гээд 100 цаг болж байна. Тэгээд ийм одоо нэгсэндээ титэм хэсэг нь ийм сэрсэн салхи ордог торон маягийн ийм малгай танилцуулах гээд ерөнхийдөө энэ малгайны материал нь болохоор яг арьс биш. Ямар нэгэн хүн даавун арьс биш, нийллэг материал. За англиар хэлэх юм бол синтетик материал гэсэн үг. Нэгсэндээ үлдрүү аргаар гаргаж авсан тийм нийллэг материалаар хийсэн. Гэхдээ маш хөнгөн ийм хоёр төрлийн өнгөтэйгөөс захиалах боломжтойгоор хүний хувьд бас маш хямдхан Австралиас Монгол руу захиалах боломжтойгоор та бүхэнд санал болгож байна. Энэ малгайны ерөнхий үн ерөөсөө яг ийм нэг нийллэг материал. Тэр нь болохоор байгалийн гаралтай одоо жишээлбэл арьс болон хөвөн эсгий бол биш. Нэгсэндээ үлдрүү аргаар боловсруулж гарсан синтетик буюу нийллэг материал. Гэхдээ энэ бол хэв мэв алдна гэж ерөөсөө байхгүй. Одоо ингээл энэ дээр ингээд мушгаа тавилаа гэхэд буцаад ингээд яг хэвэндээ орчин. Ямар ч асуудалгүй. Айгүй хөнгөн. Тэгээд 100 өмсгöd их боломжийн болоо гэж та бүхэнд санал болгож байна. Энэ хоёр өнгөнөөс гарна юм. Өөр хүрэн бордоо, энэ арай шаргалтуу бордоо ийм хоёр өнгө. Үний хувьд болох боломжийн ерөөсөө Монголд очих үн нь ерөөсөө 160 мянган төгрөгөнд очихоор байгаа удахгүй. Өнөө маргаашгүй. My House цэгийн сайт дээр листлэгдэх учраас та бүхэн бас сонирхоорой. Дашрамт хэлэхэд за яг энэ ингээд нөгөө материал нь таалагдахгүй байлаа гэхэд та бүхэн бас чатаар холбогдоод энэ одоо жишээлбэл үндсэн энэ их бий болон энэ сетик нь хэвээрээ байгаад энэ үндсэн материалын бол кенгуруны арьс буюу үхрийн арьсаар хийлгэж болно. Тэгээ ийм сетиктэйгээр хийлгэж болно гэсэн үг шүү. Энэ хоёр өнгөн дээр зөвхөн тэгээ яг ийм загвартаагаар хийгдэнэ л гэсэн үг. Тэгсэн тохиолдолд мэдээж кенгуруны арьс, үхрийн арьс нь бол үнэн нь бол өөр гарна шүү. Тэрийг бас анхааруулчаа. За баярлалаа та бүхэнд.